Сайн байцгаана уу үзэгчдээ. За намайг Даштай Охтойгоо хамт гэдэг. За миний хувьд пара жудогийн спортоор 20 гаруй жил хичээлж байгаа. За олон улсын хэмжээний мастер залтай юм байна. За би Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Тэгээд сумандаа 10 нас өнгөртлөө 12 нас хүртлээ сумандаа байж байгаад 1995 оноос эхлэн одоогийн 114 дугаар сургууль тухайн 29 дугаар тусгай сургуульд одоо хэлсэн суралцаж хотод орж ирсэн. За ер нь бол би нутагтай байхдаа багасаа их барилдах дуртай хүүхэд байсан. Тэгэл үеийнхээ хүүхдүүдтэй ах нартайгаа ингээ байнга ноцолддог, байнга л барилдаж идэг тийм хүүхэд байсан. Тэгээд ер нь бол том болоод одоо бүх болох юмсан, бүх болмоор байна гэдэг ч юм уу юм айгүй хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэгээд харааны бэрхшээлтэй болсон учраас одоо миний хүсэл мөрөөдөл маань хідээж биелэхгүй юм байна да гэдэг тийм одоо харамсалтай гонигтай одоо гэх юм уу да одоо юм тийм би явсан. За тэгээ хотод ирээд сургууль сураад за нэг хэсэг бас хөгжмийн сургуульд хөгжмөө нэлээ бас мэрэгч урлаг тал руугаа явж байсан. За тэгээ 2000 оны үеэр энэ олон улсад энэ харааны бэрхшээлтэй хүмүүс барилдаж байна. Энэ хүмүүсийн пара жудо гэдэг спортын төрлөөр барилддаг юм байна гэдгийг сонсоод миний нөгөө унтарч ирсэн мөрөөдөл маань эргэс хэрэгсэн л дээ. За үндэсний бүх жудо хоёр ялгаа явах адилхан бүх юм чинь ийм боломж гарч ирж байгаа дээр нь хичээллээд энэ спортоор өөрийнхөө юу чаддгийг сориод үзье гэдэг ийм хүсэл мөрөөдөлтөй болж эхэлсэн. Ингэж энэгээ төлөө бас олон газар бэлтгэл сургуультанд хамрагдах гэж явсан, нэлээд газар дамжсан. Тэгээд тэр цагаас эхлэн одоо бэлтгэл сургуулийг одоо жудо гэдэг одоо энэ спортын талаар жоохон анхны мэдгэдэггүнтэй болж анхны ойлголтоо авч ингэж л багаагаар олж эхэлсэн энэ спорт руу. Мэдээж шантрах зүйл бол маш их байсан. Тухайн нийгэм маань энэ хараагүй хүмүүс барилдана гэдэг талаар ямар ч ойлголтгүй, ямар ч одоо тийм мэдээлэлгүй байсан. Зүгээр л одоо хааны бэрхшээлтэй хүн бол зүгээр халамжаа хүртэл гэртээ сууж явах ёстой гэдэг ийм хандлагатай цаг үе байсан л да. Тэгээд энэ тийм бэлтгэл сургуульд хийх гэж зааланд очиход бас оролдоггүй ч тохиолдол гардаг байсан. Тэвжэн дээр гарахгүй гэдэг зүйл ч гэсэн ярьдаг байсан. За тэгээд ер нь ялангуяа гадагшаад очиж тэвжэн оролдоод явах гэж зардал мөнгөний асуудал бол үнэхээр маш хүнд. Ямар ч боломжгүй, ямар ч одоо байгууллагаас ороод ингээд гоохот одоо хариулт нь тодорхой байдаг байсан. Тэгээ тийм цаг үед одоо бас болчмоор ер нь бүтэхгүй юм биш үү гэдэг иймэрхүү бодол бас үе төрдөг л байсан. Тэгээд яг хамгийн гол юм нөгөө энэ спорт өөрөө чин сэтгэлээсээ дуртай байсан учраас тэр одоо зүйл маань намайг энэ спорт энэ спортыг орхиулаагүй, энэ спортоос холдуулаагүй л явсан л та. Тэгээ 2004 оны Афины олимпиад, тухайн паралимпиадын ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн Гонгорын лав гүсрэнгээ багш манаас Афины олимпиад очиж тухайн үед одоо пара жудо гэдэг спортын төрлийг очиж үзсэн байдгийг. Тэгээд тэр төрлийг очиж үзэж ирээд манайханд хамгийн боломжтой спортын төрөл юм биш үү? Та нөхдүүдээ одоо бэлтгэл сургуультаа сайн хийгээрэй. Одоо 2006 оны Азийн наадам Малайзад болсон шүү. Ийшээ ингээд та эдээс авч явна гэдэг зүйлийг ярьсан. Тэгээд тухайн үед одоо хааны бэрхшээлтэй 10 гаруй тамирчид хүмүүс хичээлж эхэлж ийсэн. За тэгээд явсаар зардал мөнгөгүй гэж хасагдсаар хагаад яг одоо Азийн наадамд 2 тамирчин оролцож тэр 2 тамирчин анхны одоо 2 хөрөл медалийг авчирч тэр цагаас эхлээд ер нь бол пара жудо спорт бол Монгол улсад хөгжих боломжтой спортын төрөл байна гэдгийг одоо спортын хүрээнийхэн ойлгож анхны 2007 оны анх 2 сард шгшөөгүүдийг барихад энэ пара жудогийн шгшөөгийг анх байгуулж тэгээд анхны тамирчнаар нь орж энэ спортын одоо олон улсад хөгжих одоо олон улсад гарах юм суурь тавигдчихсэн юм аа. За ер нь ингээд
амжилт гаргаад ялангуяа одоо ингээд төрийн дуудлаа сонсоод байж хат үнэхээр одоо Монгол хүн бол төсөндөө энэ улсын бас иргэн бол төсөндөө маш их баярлж ирсэн, маш их бахархж ирсэн, бахархал төрдөг юм байлээ. Тэг үнэхээр одоо би бас энэ улсад бас нэг огтны хэрэггүй юм байгаагүй юм байна шүү. Бас өөрийнхөө төвшөнд бас энэ төрийн дуудлаа ашиглуулж төрийнхөө талбайг бас мандуулж шүү. Энд бол ганц хөгжлийн бэрхшээлтэй гэхгүйгээр энэ одоо Монгол улсын маань төрийн дуулалт ихшгэлж байгаа, төрийн талбай мандж байгаа гэж бодоход үнэхээр сэтгэлд үеиг сайхан байдаг. Одоо хүмүүс асуудаг л да чиний одоо хамгийн бахархаж явдаг, баярлж явдаг зүйл чи юу вэ гэдэг ч юм уу энэ зүйлийг маш их асуудаг. Одоо миний хувьд бол хамгийн их бахархаж, баярлж явдаг зүйл бол одоо өөрийнхөө гаргасан амжилтандаа биш. Одоо миний араас энэ спортод маш олон залуучууд орж ирсэн. Тэгээд өнөөдөр одоо миний аваагүй медалуудыг манай дараа үеийн залуучууд маань авч олимпиад бас хүрэлтэмдээ дэлхийн аваргаас мөнгөн медальч гэх юм уу. Та дэлхийн наадам гээд 4 жил болдог бас том тэмцээнээс алт мөнгөн медаль гээд бас аваагүй медалууд ер нь бол байхгүй. Тэгээд эдгээр одоо амжилтанд хүрсэн залуучуудыг харахаар миний тэр тухайн үед одоо тэр зовлон бэрхшээлийг туулж авсан тэр цаг хугацаа бас хоосон өнгөрөөг юм байна. Бас тэр цаг хугацаа альва эсвэл ч юм уу ямар нэгэн зүйл эхлэх заавал тодорхой хэмжээний золиос тийм зүйл гардаг. Тэр үеийн яг тэр цаг хугацаа байж миний тэр одоо үе бол тийм бас үр дүнгүй тийм цаг хугацаа биш ээжээ, үр ашиггүй цаг хугацаа биш ээжээ гэдэг энэ зүйлийг бодож байна. Дараа миний араас гарч ирсэн дүүнэр залуучуудаараа бол маш их бахархаж явдаг. Энэ залуучуудын мен дагаа дахиад маш олон залуучууд гарч ирнэ. Ингээд дараа үедээ ингээд энэ спорт маань өвлөгдөөд ингээд адилхан энэ спортоор ингээд эх орныхоо нэрийг өндөр түвшинд гаргаа явах үеийн мундаг тамирчид төрнөө гэж бодохоор маш сайхан байдаг. За ер нь бол ингээд ялгууртай зүйл яг ер нь бол багасч л байна. Гэтэ ер нь бол бас байдаг л та ингээд ер нь одоо ингээд одоо нэг хэсэгч одоо паралимпийн тэмцээн оролдоныг дамжуулдаггүй. За тэгээ нөгөө эрүүлийн зүгээр одоо нормал спортынхоо тэмцээн оролдоныг болохоор өчнөө олон телевизэн дамжуулаад тэгээл паралимпик болохоор ямар ч тийм мэдээллийн сувг байхгүй гэдэг ч юм уу гэд ийм цаг үе бол байсан. Тэгэн дээр бол бид нар бас үргэлжлэл дуу алгаа хүргэж явдаг байсан. За яагаад паралимпик дамжуулахгүй байгаа юм бэ? Биднийг соцолж өгөхтэй гол нь биш ээ. Энэ монголчууд одоо 110 мянган харааны бэрхшээлтэй иргэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна тийм ээ. Эдгээр хүмүүс магадгүй энэ хоёр гаргүй үнийг хараад, хоёр хөлгүй үнийг хараад ингээд би энэс чи бас ийм биш те. Яагаад энэ хүн шиг ингэж хичээж болохгүй гэж би нь яагаад халамж хүсээ сууж явах ёстой гэж би нь одоо тийм өөрийгөө дайчлах ёстой юм байна, хөдөлмөрлөх ёстой юм байна, нийгэмших ёстой юм байна гэдэг ч юм уу энэ зүйлүүдийг ингэж авч эргээд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань зүгээр халамж хүсэгч биш. Баялаг бүтээгч бас иргэд болж болох юм а гэдгийг хүмүүст хүргэмээр байна гэдэг энэ зүйлүүдийг бол маш их ярьдаг. Тэгээд энэчдээс бас одоо централ телевиз маань ингээд бас аль биесд ирэхтэй ингээд паралимпиадыг дамжуулах болсонд бол бидний зүгээс бол маш их баяртай байгаа. Зүгээр мэдээж нөгөө яг одоо үзэгчд одоо яг нэг одоо нормал спортын яг олимпик үдчихэж байгаа юм шиг одоо тийм кайп мэдрэмж авахгүй гэж магадгүй. Гэхдээ тухайн тэр одоо гаргуу хөлгөө нүдгүү тэр хүмүүс маань ямар их замыг туулж ямар их одоо бэрхшээлийг даван туулж одоо өөрийгөө ялан дийлж тэр спортод гарч ирж байгаа бай. Тэгээ гарч ирэх хэрэгтэй ингээд олимпиад эх орныхоо нэрийг гаргахын төлөө ингээд зүтгэж байгаа вэ. Тэгээ тэр талаас нь илүү хараад бас хүн юу өөрийгөө дайчилж чадах юм бол хүнээс ямар их нөөц боломж гардгийм бэ гэдэг талаас нь илүү хараасаа. Тэгээ хүн болгоны л одоо эргэн тойронд тодорхой хэмжээний хүчний бэрхшээлтэй хүн ингээд эргэн тойронд тодорхой хэмжээр байдаг. Тэр хүмүүстэй бас зөв талаас нь нөлөөж тэр хүмүүсээ бас зөв хүн болгох талд нь одоо өөрийнхөө амьдралыг бие даах тал дээр нь зөв одоо нөлөөллийг үзүүлээсээ тэр талаас нь илүү спортыг ойлгож хараасаа гэдэг зүйлийг хэлмээр байгаа юм л да. Ер нь бол юм бэ. Одоо гэр бүл
ингээд одоо ялангуяа одоо нот хөтгч юм ингээд нэг гэр бүл нэг хөгжлийн бишэлтэй хүн байлаа гэх тухайн хүнийг ингээд бөөцөлсөөр байгаад ингээд тухайн хүнийг амьдралын тийм нэг чадамжгүй болгоо хийчихдэг. Айгу бас сул тал байдаг. Яг мэдээж нөгөө өөр хөлтэй гэр бүлээ хайрлаж байгаа хайр нь эргээд бас хор болох тийм талуудтай байдаг байхгүй юу. Нөгөө нэг за миний хүүхэд одоо энийг чадахгүй гэж одоо би гэдэг чигээд бүх юмыг нөгөө өмнөөс нь хийж өгсөөр байгаа тухайн хүнийг ингээд би даан чадварыг буутгаа хийдэг. Тэгэхээр одоо энийг одоо бид нар халамжаас хөдөлмөрт гэдэг зүйлийг айгүйх ярьж байгаа. Гэрээс нь гаргаад одоо хөдөлмөрийн зах зээл дээр гаргаж ирдэг гэдэг зүйлийг одоо нэг маань төв засах маань айгүйх ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ бас зүгээр бас нэг хэлбэр нь бол арга зам нь бол спорт байгаа юм. Ер нь бол ингээд хүн удаан ингэхдээ суугаад ингээд яваад хаа хөдөлгөөний дутагдалд ордог. За хөдөлгөөний дутагдалд ороод ихээр ингээд хүний сэтгэн бодох чадвар удаашраад ирдэг. Сэтгэн бодох чадвар нь бас хөгжихгүй болоод ирж байгаа юм. Тэгэхээр нөгөө хүмүүст улам хорно бас шигтаал гэсэн. Спортоор хичээллээд ингээд яг явхад хүн тэндээсээ нөгөө алхам баг багаар ингээд юмыг хичээлийг даван туулаад тэрнийгээ ялдан дийлээд одоо тухайн өдрийнхөө бэлтгэлийг ч юм уу тухайн ачааллыг даван туулаад тэрнээсээ ингээд би чадлаа гэсэн тэр кайпыг мэдрээд тэгээд ингээд баг багаар ингээд явах тэр хүн улам их спортоос улам зориг авна. Цаашлаад бүх хүн тамирчин болоод мэргэжлийн тамирчин болохгүй ч гэсэн тэр хүмүүс за би нэг гэр бүлдээ өөр ингэсэн одоо байр суулийг бий болгох хэрэгтэй. За би гэр бүлтэй одоо амьдрал гэр бүлийнхаа хэрэгцээнд өрхийн хэрэглэн ч юм ингээд бас би ингэ юу ах хэрэгтэй байна. Нөлөөлөл үзүүлэх хэрэгтэй юм байна. Тийм болохоор би одоо хөдөлмөр эхлэх хэрэгтэй. Тэгвэл би хөдөлмөр эхлэхийн тулд яах вэ? Ямар нэгэн мэргэжил эзэмших хэрэгтэй. Тэгвэл би энэ боловсролыг эзэмших хэрэгтэй юм байна. Энэ чиглэлээр сурах юм байна ингээд нэг нэгнээсээ ингээд ургангаас гараад маш олон зүйлүүд гарч ирнэ. Тэгээ тэр болгоныг нөгөө тухайн хүмүүс маань спортоор дамжуулж даван туулаад илүү төвчээр хатуужилтаа болоод тэгээд ингээд цаашдаа амьдрал ахуйгаа авч явж байгаа маш олон сайхан жишээнүүд байдаг. Одоо жишээ нь хааныг Монголын харагчдын үндэсний холбоон дээр ингээд бид нар 9-10-11 оны үед ч юм ингээд хөдөө орон нутгийн бүх гишүүдэд хамруулсан спортын том наадам зохион байгуулдаг гэсэн маш 10-аад спортын төрлүүдээ тэн дээр бол 200-300-аад ингээд хүмүүсийг цугладаг, оролцдог. Тэгээд тэнд ирээд хүмүүс чинь маш олон зүйлийг ойлгож хараад бид чинь яг гээд зөв юу ч шийдэх юм биш үү? Бид чинь өчнөө илүү нөөц байдаг юм байна гэдэг зүйлийг ойлгоо. За тэнд тухайн мэргэжил сургалтын төв мөвтөө танилцаа. Тэгээд тэндээ одоо барайж массаж чиглэлээ суралцаад төгсөөд ингээд ажил амьдралтаа олоо. За магадгүй энэ дээр сайхан гэр бүлтэй болоод ингээд явж байгаа маш олон жишээ, маш олон тийм сайн юмнууд байгаа. Тэгэхээр яг энийг бол ингээд төв засах нь бодлоготойгоор энийг дэмжиж хөгжлийн бишэлд иргэдээ амруу зүгээр хоол хавлагадаад өгөх ш. Одоо хоол чинь тэнд байгаа шүү. Тэгээд тэрийг хавлагаар идэггүй, сэрээгээр идэггүй, савхаар идэггүй гэдгөө сонгох гэдэг ч юм уу. Гол нь яг амьдрах орчид нөхцөл тэр юмын сайхан төгсүүлээд ядаж тэр хүн бэлтгэлдээ явах тэр нийтийн тээврийнх нь хүртээмж, зам талбайгийнх нь хүртээмжийг л зүгээр шийдээд өгчвөл бос зүйлийг бол хөгжлийн бишэлд иргэд бол огт хүсэхгүй надад тийм зүйлийг өгөөч ингэж чиг зүйлийг бол хүсэхгүй зүгээр биднэрд эрүүл аюулгүй орчинд тийм ээ таатай амьдрах тэр орчин нөхцөлийг л бүрдүүлж өгөөч л гэдэг зүйлийг ярьдаг аахгүй юу. Тэгэхээр яг энэ спорт бол яг тэрний хамгийн том жишээ, яг хамгийн том одоо галт гаргалгаа нь муу юм аа л гэж боддог. За ер нь бол одоо хөгжлийн бишэлд иргэдний маань амьдрал ахуй бол ерөнхийдөө нэг нийтээр тийм бас одоо дундж орлоход дунджаас доош төвшний хүмүүс байдаг л да. За тэгээд энэ хүмүүс ингээд тодорхой хэмжээгээр спортоор хичээллээ. За тэгээд гадагшаад очиж тэмцээн оролдоонд явах болоход ингээд магадгүй санхүүгийн маш их асуудал хүндрэлүүд тулгардаг. Одоо ингээд олон улсад очиж англи тогтоох. Тэгээд яг тэр англидаа тэнцэхгүйгээ тогтоох гэдэг хамгийн том асуудал болдог. Одоо ингээд захын тэмцээнлэгт чинь хамгийн бага дадлаар 10 сая болж штэ. Тэгэл хоол газар бол нээс өндөр болж байна. Тэг яг энэ санхүүжилтийг шийдээд явах тэр боломж нөхцөл бол байдгүй учраас маш олон авьяастай, маш олон одоо олимпиадын медаль авчих хэмжээний сайхан залуучууд маань спортоо хайж амьдрал ахуйгаа хөөж байгаа. Тэгэхээр энэ дээр яг миний хувьд ямар бодлого хэрэгтэй вэ гэхээр төр засаг зүгээр яг нэг
одоо жишээ нэг олимп болохоос нэг олимпийн жилд ч гэдэг юм уу. За нэг олимп болохоос нэг 3-4 сарын өмнөөс ч гэдэг юм ингээд илүү ингээд жоохон анхаарал тавьж яг төгөөр нь ингэж жоохон ханддаг. Тэгээд нөгөө амжилт гаргасныхын дараа яг тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа ч гэсэн амжилт гаргахаас өмнө тэр тухайн хүнийг дэмжих тал дээр айгүй муу байдаг. Чи ихлээд амжилтаа гаргаж байгаа. Тэгэх юм бол чамайг дэмжинэ гэдэг ийм засчин Монголд үйлчлдэг шүү дээ. Тэгэхээр уг нь бол яг энийг системтэй одоо энэ олимп ингээд дууссан тийм ээ. Тэгээд дахиад 28 оны олимпийн одоо 4 жилийн төлөвлөгөөг яг энэ олимпийн дараа нь гаргаад энэ шин залуу тамирчдыг ямар яаж бэлтгэв, за материалыг баазлаар нь яаж дэмжих үү, бэлтгэл сургуульд хийх орчин нөхцөлийг яаж бүрдүүлэх үү, за санхүү одоо тэр орчин нөхцөлийг одоо яаж бүрдүүлэх вэ, төр засгийн одоо ямар бодлого шийдвэрт журамд одоо ингээд энэ зохицуултыг хийж өгөх вэ гэдэг ингээд бүх талаас нь хууль эрх зүйн орчин дээр таатай болгох талаас нь нийгмийн асуудлын нэмжлэлээр ингээд тал талаас нь ингээд асуудлыг ингээд зохицуул ингээд шийдээд өгчвөл тухайн хүнд яг нэг бэлтгэл сургалтаа хийгээл явхаас өөр одоо санаа зовох зүйл багасгаад ингээд өгчих юм бол Монгол бол одоо ялангуяа энэ параолимпиад бол маш олон алтан медалууд олимп дэлхийн медальтнууд төсгөд бол ойрхон байгаа. Ер нь бол нөгөө манай монгол хүмүүсийн би нийгэм ахуудын өгөгдөл маш сайтай учраас тэр тал дээр бол би маш олон тамирчид хүмүүс одоо ирээдүгөө өөрчлөх тийм боломж нөхцөл байгааг харж байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө амжилт гаргахсныхын дараа биш, гаргахаас нь өмнөх тэр одоо тэр хүнд бэрхшээл туулж байгаа тэр замнал дээр нь одоо нөгөө твдэж явахт нь тэнхлүү явахт нь тэмээгээр тусланаас твдэж явахт нь тэвнгээр туслагддаг үг гэдэг шүү дээ тий. Яг тэр шиг яг цаг үе олсон тийм дэмжлэг тусалцааг нь үзүүлэх юм бол илүү чухал юм аа л гэж бодож байгаа. За тэгээд энэ Монгол улсад маань пара спортыг нийгэмд таниулах энэ үйлсд одоо оролцож байгаа хувь нэмрээ оруулж байгаа танай сайтын хамт олонд маш их баярлалаа. Тэгээд яг хөө бид нар нөгөө Ганбат гэдэг хүн өөрийгөө сурчлаад байгаа юм бол биш. Хамгийн гол нь бидэртэй адилхан бэрхшээл зовлонтой маш олон хүмүүс одоо өнөөдөр маргаашийнхаа амьдралыг хэрхэн яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй одоо гэртээ сууж байгаа маш олон иргэд байгаа. Эдгээр иргэдийг та бүхэн маань хэрхэн ямар арга замаар хөгжүүлж болох вэ гэж магадгүй одоо гэр бүлийн ч юм уу санаа зовндог бол нэг арга одоо зам нь бол энэ спорт юм шүү. Спортоор хичээлсэн хүн эрүүл болдог. Тэгэхээр яг энэ спортыг одоо хамгийн гол нь ойлгох одоо бас нэг том сурталчилгаа бол одоо паралимпийн наадам шууд дамжуулагдах гэж байна. Тэгэхээр энд өсөлтөж байгаа тамирчдын тэр бэрхшээл төвлөрийн ямар ихэн даван туулж байгаа тэгээ энэ талыг одоо маш зөв талаас нь зөв өнцгөөс нь бас ойлгож харж тэгээ бусдаа түгээж одоо Монгол улсад одоо хүчлийн бэрхшээлтэй иргэдийг одоо энэ айлах олноор нь биеийн тамир спортоор хичээл нийтийн биеийн тамирыг одоо түгээн дэлгэрүүлэх тал дээр хувь нэмэр гар бие оролцоосоо энэ чиглэлээр санаа тавьдаг оролцдог маш олон хүмүүс байгаасаа гэж би хүсэж явдаг юм аа.